Ухаад үз. Хүчийг мэдэр. Тэгээ яг нөгөө бид нар яг тухайд нэг тэмцээн болчихсон манай жуудагийн тэмцээн. За. Яг юм Топ сургууль үү? биш эмжи дээр хүүхдүүдийн тэмцээн болоод тэгсэн чи яг нөгөө цагаанах битэр цуг явах байж байгаа. Цагаанах ахын тэмцээнтэй энэ чи очиж энэ нөгөө юун дээр төрийн ордон дээр ингээд явах тамирчдыг хүлээж аваад багш нартай юм уулзалт хийн. Тэ одоо энэ өсвөрийн тамирчдын талаар ингээд уулзалт зөвлөгөө их юм байна гэд холбооноос ч гэсэн бид нар тийм мэдээлэл өгсөн. Тэр олимпийн ороо юм уу? Спорт. Олимпийн ороо. Тэгээд яг хөө тэр нөгөө төрийн ордон дээр нөгөө Азийн наадам гэх чинь айгүй том тэмцээн баггүй юу? Маш том тэмцээн шүү дээ. Олимп гэсэн үг шүү дээ. Азийн олимп хүүхдүүдийн дундах. Тэгээд уулзалтын дээрс нь өсвөрийн тамирчид одоо ер нь ямар орчин нөхцөл байна мэн те. Ингээ багш нартай ярилцаж ийм юу яах юм бэ? Ярилцаад ийм гоё бараг л ийм хүндэтсэн асуудал бараг шийдэх юм яриа л те. Тэнгүүд нь би ч за би очиж одоо бараг 2-3 жил тэмцээнд яваалаас энэ зовлонгоо ярих гал те. Хэрвээ ярилцсан бол одоо манай тамирчдад ийм асуудлууд байна гэл амар юм бодоол очдөг байхгүй. Тэгээд нөгөө тийшээ тэмцээнтэй яжгаад хүүхдүүдээ ингээ багшгүй хайчаад за би тийшээ явлаа та хэд өөртөө ярилцаарай гэх. Тэгээд нөгөө тэмцээнд орох хүүхдүүдээ аваад амар яарал очсон чинь ямар ч тийм байхгүй зүгээр ингээл тойрч суулгаад тэгэл нэг юм цаас гаргаж ирээл бид нар ийм төгрөг 80 сая төгрөг инглээ тэглээ гэж би нөө постн дээр бичсэн штэ. Тэрийг жоохон ярих. Хувцанд 80 сая төгрөг. 80 сая төгрөг ч илүү. 80 гэлтүү 110 хэдэн тамирчин билүү. Хэдэн сая лээ одоо сандгийн пост харуулсан байх. За. Тэгэл ийм зарцууллаа барьлаа гэл тэгж яриад тэгэл тухайдаа гайхаал. Амар өсөн хувцас амар сон ерөөс таарсан баг байхгүй ингээд амар том юм. Тэгээ би яг тэрнээс өмнө нөгөө бүгжийг дуцаа аваад ч ирээ. Тэгээ би олимпийн ороонд ирсэн чи ээс ярьцмаар гэдгсэн чи би чи одоо насаар ээс өмсөж байгаа юм шүү дээ. Тэгээ хүмүүс чи мангар том тэгээ би одоо ийм ээс байхаа болцсон юм уу? Дэлхийн ээс чи одоо хэмжээг өөрчилсөн юм уу? Тэгээ чи ерөөсө таарахгүй нэ гэдгсэн чи тэгээ одоо байгаа л ингээл одоо өнөөдөртэй явах хүмүүс чи гэл бүгд ийм нэг навсаасан таарсан марсан юм ингээд байхгүй амар сонио зүгээр нэг үлдэгдэл бараг энэ өгцөн юм шиг. Тэгээл за гээл нэг зүгээр цамцын дээгүүрээ нөмрөөл тэгээ очиод хүүхд бүгд л тэгж байгаа. Тэгээ очисон чи ингээл тойр сууж байгаа л зураг аваад тэгэл баг тарчих واخгүй. Тэгснэ амар инээдтэй. Одоо тэр хариуцж байгаа нэг олимпийн орооны ажилтнууд байгаа шүү дээ тий. Тэнгүүтээ за мэдээж тэр учрал сайд одоо нэг тэрийг ахалж байгаа гээл тэгээд одоо ингээ ямар хүмүүс ирсэн байгаа гэл тэгсэн чи одоо тэр нэг олимпийн орооны хүн байгаа. Ямар нэг цөөхөн эдэн хүүхд л байгаа хгүй тий. 30-аад хүүхд цугсан уу төрөл болгоноос нэг ганц 2 ч гэдэм үү. Хүүхдүүд очиод тэгсэн чи нөгөө ямар спортын ямар тамирчид ямар тасалжуулагч явж байгааг ч мэдэхгүй гэд амар сонио бид нар шүүд за бусаад өөртөө ингээ нэг нэгээр өсөө танилцуул гэд амар сонио тэр чи одоо ингээд ямар нэг юм хийж байгаа хэрвээ би байсан бол за манай энэ тамирч ийм ингээ хүн ингээд энэ тэмцээнд явахгүй тэдэн килограмм барилгын хийж байгаа гэд танилцуулна шүү дээ ямар 2-300 багш нэг 20-30 хүн те ядаж багш нарын танилцуулж байна шүү дээ энэ манай энэ спортын ийм багш байгаа энэ спортын ийм ямар ч тийм ихгүй за бусаад нэг нэгээрээ гэд амар командлаад ийм харилцаа нүртэл ингээд амар сонио дээрэнгүү ингээд биднийг одоо зүгээр тэнд нэг юм үзүүлэн юм шиг ингээд тэгээд нөгөө хүүтэн амар хүүтэн байжгаад хүүхдүүд ингээд нөгөө хичээлэг тараа зарим форм оромтойгоо ингээд гүгээд ороод төрийн ордон гэл амар хөөрхий нөгөөдөл чинь нөгөө амар зузаан парасын өмсгүү нимхэм нойтон гүгээл ирсэн ядаж нэг аяг нэг бүлээн ус өчөхгүй тий тэр уул нэг амар гоё монгол гэрмжт оруулаад суулгаад байгаа хгүй бид нарыг тэгээ би яг тухайд хүүхдүүд ингээд даарцсан ингээд орж ихийг харчаад ингээд монгол хүн байж те аяны ус зүйл ядаж нэг удаагийн аяга нэг бүлээн ус игээд өчөхгүй те гээ тэгсэн чи дээрэс нэг юм амар дээрэнгүүлэл гар ингээ бүр ингээд амар онцгүй санагдаад тэгээд нөгөө хуурал зөвлөгөө болоод нөгөө санал асуудал асууна гэсэн чи юун тийм байхгүй тэгэл зүгээр нэг гэрч зураг авахулаад дээшээ гарч туган дээр зураг авахулаад тэгэл заа болцсон голон зураглах болов тийм тэгээд надад ингээ амар муухай санагцахгүй би тэр ингээд 40 олон хүний хүүхдийг хаяа тий наа байхгүй бэртэж гинтүүлхийн хариуцсан ер нь тэгээд энд ингээ өсвөрийн хүүхдүүдийн талаар ийм юм ярилцсан гэсэн болохоор зөөрөөд ирсэн чинь нэг юм дээрэнгүй юм сонин юм гаргасан болохоор л тэрэнд амар дургуутсан дээрээс нь 4 жилд нэг болдог тэмцээн тэр чи хүүхдүүдийг өсвүүлж байгаа юм гоё тэмцээн шүү дээ ер нь бол тий тэгсэн чинь тэр өгж байгаа хувцас хуунаар хүмүүсийн харилцаа хандлага нэг амар их юм өгсөн юм шиг тамирчид хүүхдүүдтэй нэг жоохон юм онцгой харилцаатай тэгээд зардал мөнгөн дээр ч гэсэн ингээд туслах ямар тийм байхгүй бүх хүүхдүүд өөрсдөөсөө зардлаа гаргаад явж байгаа шүү дээ ер нь бол Ухаад үз. Хүчийг мэдэр.